бяцхан үзэгчтэй миний анхны ярилцлага нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн минь зочноор давтарч хүмүүс оролцож байна. За миний хүн өөрийгөө танилцуулаарай. Хамаагүй насны давтарч өгдөг. Чи хэдэн настай лээ? 4 настай. За өнөөдөр хоёулаа энэ нэвтрүүлгээрээ үлгэр хамтдаа үлгэр сонсоод тэр үлгэрийн талаар ярилцсан заяа. За хамтдаа үлгэрээ сонсцгоё. Улаан малгайд. Эрт үрдийн цагт нэгэн тосгонд бяцхан охин амьдардаг байжээ. Хүн бүхний хайрыг татсан ухаантай ялдам охин байжээ. Нэг өдөр ээж нь хуушуур хайран охиноо дуудаад "Миний охин эмээдээ энэ хуушуур тосыг хүргэж өгөөд ирээ." Улаан малгайд ойн замаар цэцэг түүн явж байтал чон гинэт гарч ирээд "Улаан малгайд минь хаашаа явж байгаа юм бэ?" гэж асуужээ. Охин чонтой ярих аюултай гэдгийг мдээгүй учраас хариуд нь ээлдгээр "Эмээдээ хуушуур тос хүргэж өгөхөөр явж байна" гэхэд чон "Эмээ чинь хаана амьдардаг вүлээ?" гэв. "Айн цоорхайн бяцхан модон байшинд амьдардаг." Чон хариуд нь "Хоёулаа уралдъя. Би үүгээр, чи түүгээр яв" гээд охинд тойруу зам зааж өгөөд явуулж гин. Өлсгөлн чон өөрөө байшин руу хамгийн дүт замаар хурдхан гүйж очоод улаан малгайтаас урьдан хаалгыг тогшов. "Хин бэ?" гэж эмээ нь асуув. "Би байна. Улаан малгайд танд хуушуур тос авчирлаа" гэж чон нарийнхан хоолойгоор хариулв. Эмээ нь "Хаалганы дэргэд байгаа онсноос та охин минь. Хаалга тэгээд онгойно." Чон хаалгыг онгойлгож ороод эмээг нь ганцхан өмхөөд идэж орхив. Тэгээд түүний хувцсыг нь өмсөөд оронд нь хэвтэн улаан малгайтыг хүлээж гинэ. Улаан малгайд удалгүй ирээд хаалгыг тогшов. Чон нарийнхан хоолойгоор "Хин бэ?" гэхэд охин "Би байна. Улаан малгайд танд хуушуур тос авчирлаа. Хаалганы дэргэд байгаа онсноос та охин минь" гэж чон хариулжээ. Охин гэрт орж ирэхэд чон "Охин минь ширээн дээр хуушуураа тавиад хажууд минь суугаач" гэв. Охин эмээгийнхээ дэргэд ирээд "Эмээ таны нүд чинь яагаад ийм том болсон юм бэ?" гэв. "Ач охин чамайгаа сайн харах гэж л тэр шүү дээ." "Тэгвэл таны чих чинь яагаад ийм том болсон юм бэ?" "Чинийхээ ярихыг сайн сонсох гэж охин минь." "Эмээ таны шүд чинь яагаад ийм том байгаа юм бэ?" гэхэд чон "Чамайг идэхийн тулд шүү дээ" гээд бушуухан залгичхаж гинэ. Удалгүй аз таарч байшингийн хажуугаар амчид явж байгаад их чимээг сонсоод гэрт орж ирээд чонын гэцийг хүү татаж дотроос нь эмээ охин хоёрыг эсэм минь гарган авчээ. За үлгэрээсээ сонссноо. За үлгэрийнх нь нэр нь ямар нэртэй үлгэр байсан бэ? Улаан малгай. Улаан малгайд. За тэгвэл улаан малгайд үлгэр нь ямар дөрүүд гарсан бэ сая? Нэрлээрээ. Чон. За өөр. Ээж. За. Эмээ. За тэгээ бас анчин гарсан тий. За тэгвэл улаан малгайд ээж нь юу өгч мэрүүн явуулсан бэ? Тос хуушуур авч. Тос хуушуур өгч явуулсан тий. Улаан малгайд чонтой таарахтай айхгүй зүгээр харьцсан штэ. Тэгсэн чинь улаан малгайтыг чон нь идчихсэн тий. За тэгвэл түүнтэй адилхан танихгүй хүнтэй харьцаж болох уу? Болохгүй тий. Тэг яагаад болохгүй юм бэ? Чи тэр талаар нэг найзуудтай хэлээд өгөөч. Хаваа явчих. Хаашаа авч явах юм? Гэрлүүгаа юу? За. Чи тэгвэл том болоод ямар мэрэгчлээ хүн болъё гэж бодож байгаа юм? Цагдаа. Яагаад цагдаа болъё гэж бодсон юм? Улгаач мөнгө аваа явуул цагдаа барих юм уу тий? Тийм үү. За тэгвэл танай гэрийн хамгийн хөвгөлтэй, инээдтэй тэр хүн чинь хэн бэ? Угнаагаа. За угнаагаа нь яг юу тийм хөвгөлтэй дээ? Сургуультай хичээлээдэг юм уу? За. За чи тэгвэл супер баатар болвол ямар супер баатар болох вэ? Нисэд. Нисэд идэг үү? Тэр нь юу юм? Тэр нь Супермен. Супермен болох юм уу? За чи нисдэг байсан бол хамгийн түрүүнд хаашаа нисэх вэ? Чингис хаан. Яагаад Чингис хаан руу ниссэн юм? Чингис хааны оолныгаас бас байдаг. Чингис хааны бас байшин байдаг. Чи Чингис хаантай уулзчихсан юм уу? Уулзаагүй. Тэгээ яаж Чингис хааныг ийм сайн мэдтiin чи? Хөшөөн дээр байсан. Хөшөөн дээр нь очсон юм уу те?
За, чиний хамгийн сайн найз чи хэн бэ? Чингэм. Чи зураг зурах дуртай юу? Тийм үү? Ямар зураг зурах дуртай юм? Хамгийн сүүлд ямар зураг зурсан юм? Бэшин. Байшин зурсан. За. Чи дуу дуулах дуртай юу? Дуу мэдэх үү? За, ямар дуу мэдэх юм? Намрын дуу. Намрын тухай дуу юм уу? За, чи тэгвэл тийшээ харж байгаа гоё намрын тухай дуунаас нэг ганцыг дуулаад өгчөж болох уу? Намрын сэлгэнц. Алтан шаргалмавчс минь алган дээр минь буугаарэ. Намрын сэлгэнц таарсан. Навчил бүхэн даазаарай. За, баярлалаа. Ямар гоё дуулд юм бэ? Чи өстө гоё юм аа. За, чи ямар хоолн дуртай юм? Бузэн дуртай юм уу? Чи хоол хийж үзчихсэн үү ер нь? Яг үед гараа түлчдэг хоол хийхэд. Аа, тийм үү. Танай гэрээс чинь хамгийн гоё хоол гэдэг нь хэн бэ? Химээ. Чи химээгийнхэн ямар хоолн дуртай юм? Бууцэн. Бузэн юм уу? За, чи цэцэрлэгтэй эрэхтэй дуртай байдгүй. Цэцэрлэгт нь ер нь чамайг хийн хүргэж өгдөг? Химээ. Эмээн л хүргэж өгд юм уу? Аа, за. Багшийн нэрийг хэн гэдэг? Төмөө багш. Төмөө багш юу? Чи шүлэг мэдхүү? За, тэгвэл чи тийшээ харж байгаа. Өглөө босоод харсан чинь өрөөсөө амьс минь алга болж байжээ. Өргөн хүнжлөө сэгсэрлээ. Орон дотроо шагаалаа. Өргөн дотроо хайлаа. За, чиний хамгийн дуртай өнгө чи ямар өнгө? Ногоон. Яагаад ногоон өнгө дуртай юм? Яагаад ногоон улаан өнгө хоёр нь дуртай юм? Цэнгэр хар. За, одоо хоёулаа гэрийнхнийгаа танилцуулъя. За, чи аавыгаа танилцуулж байгаа. Урд насан За, аав нь юу хийдэг? ажил хийдэг. Ямар ажил хийдэг? Ялгаан. За, эмээгээ яар. Эмээ нь хэн гэдэг? Дэлжин хүн. Чи ангийнхаа ямар тоглоомор тоглох дуртай юм? Хөл бөмбөг. За, өөр. Эсвэл тоглоомоос эле тоглоно. Ангид дүндээ их тоглоом яг. Би лего тоглоомоор эсвэл байшин бэрнэ. За, агчийнхаа талаар танилцуулчих. За, Иможин. Тэмүүжин. Манай нэг иможин гэдэг. Манай ааг нөгөөтэйгээ ингэдэг бас руунаага ингэдэг. Шүдээ янзлууси. За, тэгээ яасан. Инхлийн шүдэрээ л илтгэе шүдээ. Инхлийн шүдэрээ л идэв. Нөгөө талынхын шүд нь өвдөд байгаа юм уу, тий? Инхлийн шүдээ өвдөд байгаа. Инхлийн шүдээ өвдөхгүй байгаа. Тийм үү. Чи яагаад шүдээ өвтгсөн юм? За, чи тэгвэл шинэ жилийн тухай юу мэдхий? Шинэ жилчээрээ харахгүй болно. За, Шинэ жилээр мод засна. өөр. Тэгээ Санта өвөрөд бэлэг өгнө. Санта өвөө тэгвэл хаана амьдард юм болоо? Харахгүй дээр. Харахгүй дээргүй. Чи Санта өвөөг харж ирсэн үү? Парорын төв дээрээс. Паророгийн төв дээр парор дээр гарсан юм уу? Парор дээр яг яаж гарсан юм бол чи тэр талаар тэр ийшээ харж агаад сайхан яриад өгөөч. Нэсэс таргаараа ингээд нисээ гарсан. Санта өвөө ганцхан чамд бэлэг өгд юм болов уу? Эсвэл өөр хүүхдүүдэд бэлэг өгд юм болов уу? Тэр талаар би юу ч бодохгүй. Юу ч бодохгүй байгаа үү? За, миний анхны ярилцлага нэвтрүүлэг маань өгөр өндөрлөж байна. Нэвтрүүлгийн зочин болох тавд орчтой баярлалаа. Дараагийн дугаараар эргэлцлээ. Түр баяртай.